Сайн байцгаана уу? Та бүхэн 100-ны мэдээ сонины 7 хоногийн таймыг сэтгүүлч Бацайхан болон Бямхажид нар хүрэхэд бэлэн боллоо. За манай сонины даваа гарагийн дугаарт уламжлалт ёсоор амьдралын тойрог буланд маань загвар зохион бүтээгч борыг онцолж одоо түүний загварын одоо ертөнцийн дэх амьдралын тойргоор наялсан байгаа. За тэгэхээр бор нь бол одоо загвар зохион бүтээгч, дээрээс нь өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн бас технологийн багшаар ажилладаг ийм эмэгтэй байгаа. Мөн манайс энэ даваа гарагийн дугаартаа одоо Монгол Улсын хууль зүйн дотоод хэргийн сайдаар энх баярыг томилсон одоо томилгооны одоо чуулганы протоколыг хүргэсэн байгаа тий. Ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногийн баасан гараг засгийн газрын бүтцэд одоо тодорхой хэмжээний өөрчлөлт ороод тэгээ хууль зүйн дотоод хэргийн сайд Мөнхбаатарыг одоо өөрөлт ажиллаас нь чөлөөж түүний оронд одоо Батбөмбөрийн энх баярыг томилсон ийм үйл явдал болсон. Тэгээд чуулганы хуралдааны үеэр бол энх баяраас одоо гişүүд одоо улс төрд одоо болоод байгаа тий үйл явдлуудтай холбоотойгоор одоо тайлбаруудыг авсан байгаа. Тэрийг одоо манай сонины даваа гарагийн дугаараас бас унших боломжтой. За 100-ны мэдээ сонины мягмар гарагийн дугаарт одоо бусад зардлаа танаж тэгээ багш нарын цалинг одоо нэмэх гэд ерөнхийдөө хүүхдийн мөнгийг бас нэг багасгах тийм одоо хувилбарыг одоо улс төрийн хүрээнд ярьж эхэлсэн шүү дээ. Тэгээ одоо багш нар орон даяар ажил хаяад бас маш олон хонжин тий хүүхдүүд одоо гिचээ сургуультай явахгүй. Ер нь бол одоо багш нарын ажил хаяад бол нийгэмд одоо бас нэг тулгамдж байгаа асуудлын нэг байна. За багш нарын зүгээс бол цалингаа 3 сая төгрөг хүргэх тийм шаардлагыг тавьж байгаа. Тэгээд засгийн газрын зүгээс ер нь бол 3 сая төгрөг хүргэх ер нь боломжгүй тий. Тэгээд эх оны төсөв дээр магадгүй ингээд тодорхой хувиар нэмээд цаашид ер нь ингээд үе шаттайгаар нэмээд явъя гэдэг болцлыг одоо хэдий тавьж байгаа ч гэсэндээ багш нар одоо ажил хаялтаа одоо зарласан хിവэрэ байгаа. За тэрийг бол манайс энэ даваа гарагийн мягмар гарагийн дугаартаа онцолж хүргэсэн байгаа. За мөн одоо Монгол Ардын намын их хурал одоо эх сарын 15-нд болно те. Монгол Ардын намын их хуралтай холбоотойгоор одоо Монгол Ардын намын ахмад төлтнүүд ер нь одоо нам дотор үүсэж байгаа талцал хуваагдлыг ер нь хэрхэн шийдэх те. Тэрнээс өмнө намын онц их хуралдаа ерөнхийдөө зарлаж хуралдуулах тийм шаардлага үүссэн байна гэдэг асуудлаар одоо манай үндэсний мэдээллийн төвд ирж байр сууриа илэрхийлсэн. За тэр үеэр одоо бид Монгол Ардын намын ахмад зүтгэлтэн одоо Хөдөлмөрийн Баатар Раашпан ярилцлагыг авч мөн одоо 100-ны мэдээ сонины мягмар гарагийн дугаартаа хүргэсэн байгаа. За мөн бид нэр хүүхдийн ертөнц болон 7 хоногтой хүргэдэг. За тэгээ энэ удаагийн хүүхдийн ертөнц болон даавал нь Soft Art Craft Studio гэдэг энэ одоо дугуулгын сурагчдын бүтээлийг онцолж хүргэсэн байгаа. За бид нар бол одоо 5 гарагийн дугаартаа бас нийтийн эрх ашигын төлөөх бүтээлээ хүргэсэн байгаа тийм. Тэгэхээр энэ удаагийн одоо нийтийн эрх ашигын төлөөх бүтээлээрээ ямар сэдв, ямар асуудлыг хүндэж бичсэн бэ? Энэ удаа бид болохоор нөгөө нэг сонгуулийн хуультай холбоотой асуудлыг хүндсэлдөө. Ер нь бол ингээд бусад хуультай харьцуулахад сонгуулийн хууль бол маш их өөрчлөгддөг. Ялангуяа одоо улсын их хурлын болон ерөнхийлөгч ээлжилт сонгуул болохын тэгээ өмнө бол энэ сонгуулийн хуулийг дандаа өөрчилж тэ сонгуулийн тогтолцоог ингэж өөрчилж ирсэн. За энэ нь бол одоо иргэний тэ улс төрийн эрхэнд одоо маш тийм одоо бүдүүлгээр халтсан үйлдэл гэдгийг одоо манай сонио одоо нийтийн эрх ашигын төлөөх бүтээлдээ ерөнхийдөө онцолж хүргэсэн байгаа. Улс төрийн эрх хэрэгжүүлөөг одоо хүний эрхийн үндэсний хөтөлбөртөө манайх бас одоо маш дэлгэрэнгүй тусгаж өгсөн. За хүний эрхийн үндэсний хөтөлбөр байна бол одоо нүүбийн одоо хүний эрхтэй холбоотой заалтууд те одоо түгээмэл тунхаглал юу байдгийг одоо олон улсын тэр бүх одоо санамж бичгүүдийг нэгтгээд одоо Монгол улс 2003 онд хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг ерөнхийдөө баталсан байдаг. Тэгээд 2003 оноос хойш энэ хөтөлбөртөө одоо ерөөсөө ямар нэгэн одоо те өөрчлөлт хийгээгүй. Одоо хүний эрхийн асуудал маань 2003 оны хороо явж ямар нэгэн тодтгол хийгээгүй. За яг хууль зүйн дотоод хэргийн яамнаас өнгөрсөн хугацаанд яг одоо энэ хүний эрхийн үндэсний хөтөлбөрт ингээд дүгнэлт хийгээд тэгээ ер нь бол хөтөлбөрийн одоо хэрэгжилт маш хангалтгүй байна гэж үзсэн. Тэгэхээр хүний эрхийн үндэсний хөтөлбөрт яг сонгуулийн хуультай холбоотой хүний одоо улс төрийн эрх хэрэгжүүлөөг яаж юу гэж тусгасан байдаг те энэ заалт ер нь хэрэгжиж байгаа вэ гэдээ ингээд аваад үзэхээр тэгээ яалтчгүй сонгуул болгоны өмнө сонгуулийн хуулийг өөрчлөөд сонгуулийн хуулийг өөрчлөхдөө одоо тухайн жилүүдэд ирэх барьж байгаа нам нь одоо өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж те эсвэл намууд ингээд хоорондоо одоо тохиролцоод одоо тэр сонгуулийн хуулийг өөрчилдөг өөрсдийнхөө талд ингэж яадаг гэсэн үг. Түүнээс биш одоо сонгогчдын эрх ашиг сонгогчийн энэ нөгөө одоо санал гээгдээд байна тий хүний эрх одоо улс төрийн эрх
улс төрийн эрхчлөө ингээд зөрчигдөөд байна гэдэг агуулгаар ерөөсөө сонгуулийн хуульд өөрчлөлт ордоггүй тий. Тэгээ ер нь энэ сонгуулийн хуулийг сонгуул болгоны өмнө одоо ингээд өөрчлөлтөг асуудлаа ер нь бас ингээд хүний эрхийн үндэсний хөтөлбөртөө ингээд тусгаж өгсөн учраас одоо энэ асуудлыг бас ингээд засах шаардлагатай байна гэдэг асуудлыг хүндсэн. Зүүн түүчэлэх зүүнний мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөрч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүнний мэдээ. Мөн засгийн газрын ээлж туралдаанаар цагдаагийн ерөнхий газрын дараагаар болдыг томилсон тий. За энэ томилгоо бол бас одоо нэлээд олонний анхаарлыг татчихлаа. Яагаад тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн сайдаар Батбөмбөрийн энх баярыг томилсон. Тэгээд Батбөмбөрийн энх баяр одоо томилогдонгуудаа цагдаагийн ерөнхий газрыг одоо тэр дорн чөлөөлөх тийм шийдвэр гаргасан. За дараагийн дараагаар нь тэгвэл одоо 2021 онд ерөнхийлөгч хөрсөхийн зарилгаар одоо генерал болж исэн болдыг ерөнхийдөө томилсон байгаа. За мөн манай удирдах зөвлөлийн хуралдаад одоо хоёр талд ингээ хэрэлдээд талцаад хэрэлдээд байгаа тий. Улс төрийн одоо халуун сэдэв болоод байгаа энэ асуудлаар эвлэрүүлэх тийм ажлын хэсэг байгуулсан гэдгийг зарласан байна. За мөн бид нэр одоо 5 гарагийн дугаартаа тэд бид булангаа хүргэсэн байгаа. За тэд бид булангаараа одоо энэ одоо инфлюенсер маркетингтэй холбоотой зохицуулалт Монгол улсад болон одоо гадны улс орнуудад ямар байдаг талаар сэдвийг хөндөж бичсэн. За одоо яг инфлюенсер гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь л бас Монголд яг юм тодорхойгүй байдаг штэ тий. Жишээлбэл одоо хүмүүсийн их хөдлөө ойлгож байгаагаар л олон нийтийн сүлжээнд одоо олон дагагчтай тэр хүнийг л одоо инфлюенсер гэдэг тухайн хүмүүс нь ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг ингээд ямар нэг хяналт зохицуулалтгүйгээр л Монголд сурталчилдаг. Тэгэхээр түүнийг нь одоо хянах юм зохицуулалт бол Монгол улсад ер нь л байдаггүй мэн. Харин одоо бүгд найрамдах хятад ард улсад гэхэд л одоо 2021 оны 4-р сард одоо юм интернет лайв стриминг одоо маркетинг хийх юм журмыг тусгайлж гаргаад за тэгээ интернетээр бүтээгдэхүүн сурчилж байгаа хүн 16 наснаас дээш байх ёстой гэх мэт одоо яг юм тодорхой юм заалтуудыг наривчилж ингээ оруулж өгсөн байт юм элэ. За харин Солонгос улсын хувьд бол одоо шудраг өрсөлдөө хэрэглэгчийн хамгааллын хороо нь бол одоо бас энэ инфлюенсер маркетингтэй холбоотой асуудлыг зохицуулж тодорхой юм журмаар бас нэрвчилж ингээд зохицуулж өгдөг зэрэг ийм одоо жишээнүүдийг оруулсан байгаа. За харин яг Оросын албаны улсын хувьд бол бас манай улстай ер нь л ижилхэн инфлюенсер маркетингийн талаар тусгайлсан юм зохицуулалт байхгүй. Ерөнхийдөө нөгөө зар сурчлагын хуулиараа зохицуулаад явдаг юм байлээ. Тэгэхээр бас манайх энэ чиглэлд хууль эрх зүйн орчинг одоо сайжруулах шаардлагатай байна тийм ээ. За бид нэр пүрэв гарагийн дугаарын онцлог материалаар одоо асуудал дагуулад байгаа нөгөө ундны усны ихэн дээр театр барихтай холбоотой энэ шийдвэрийн талаар асуудал хөндөж нийтлээ бичсэн. За одоо нийслэлчүүдийн яг ингээд ногоон байгууламж гэж хэлэх одоо цор ганц зүйл нь л баг ингээ үндэсний цэцэрлэг түрээлэн байдаг. Тэгээд яг үндэсний цэцэрлэг түрээлэнд одоо үндэсний урлагийн театрыг барих юм шийдвэр бол өнгөрсөн 7 хоног тэгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар л гарсан. За тэгээд үүнтэй холбогдуулаад бол ер нь олон нийт энэ асуудал нэлээд эсэргүүцэн байр суурьтай байгаа. За дээрээс нь нөгөө үндэсний цэцэрлэг түрээлэгийн ногоон байгууламжууд тэгээд түүнээс гадна нөгөө ундны усны яг ундраг дээр энэ театрыг барих нь бол одоо яг энэ ундны усны аюулгүй байдал болон одоо нийслэлчүүдийн одоо Улаанбаатарын иргэдийн язгуур эрх ашгийг зөрчиж байгаа ийм асуудал болж байна гэдгийг бол иргэд болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын одоо зарим гишүүдл эсэргүүцсэн юм байр суурийг илэрхийлсэн юм байгаа. За мөн одоо манайх пүрэв гарагийн дугаартаа одоо пүрэв 5 гарагийн өглөө Монгол Улсын шадар сайд онцгой байдалд хариуцсан шадар сайд амар сайхан одоо өөр өсөлтөөр засгийн газраас зандан шатрын засгийн газарт ажиллах боломжгүй байгаа учраас одоо гарч байгаагаа мэдгдсэн. За яг энэ мэдгдлээс одоо магадгүй нэг 5-10 минутын дараа засгийн газраас ерөнхийдөө амар сайхныг огцрууллаа гэдэг одоо нэг шийдвэрийг танилцуулсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бас засгийн газарт дахиад нэг одоо сайдын оронтой тэгээд нэг сайд нь огцорч байна. Тэгэхээр эх өдрүүдэд бас одоо шадар сайдын оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал яригдах нэ. За мөн одоо энэ 7 хоногт кино урлагийн энэ жил бол одоо Монгол кино урлагийн салбар үүсч өгцсөний 90 жилийн ой тохиож байгаа тий. Энэ ойг тохиолдуулаад Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаад одоо энэ салбарт ажиллаж байгаа одоо Ахмад болон залуу дунд үеийнхэнд одоо төрийн шагнал гартуулсан. Энэ бол одоо энэ 7 хоногийн маш
одоо таатай тийм гэгээлэг одоо юу мэдээлэл үйл явдал байлаа. Тэгээд кино урлагийн салбараас энэ удаа 13 гавьяд төрсөн байна. Мөн баасан гарагийн дугаараас эхлээд одоо манай сонин editorial гэдэг шинэ тийм нэг болон явуулж байгаа. Ерөнхийдөө тухайн 7 хоногт болж байгаа гол онцлог үйл явдал дээр тий одоо манай сонины редакц юу ямар байр суурь илэрхийлж байна вэ гэдгээ энэ болондоо ерөнхийдөө оруулаад явна. За энэ удаа бид одоо багш нарынхаа одоо цалингийн асуудлыг хурдан шийдээч тий хүүхдүүдээ сургуульд нь явуулмаар байна. Тэгэхгүй бол одоо энэ цоочтой хаалганы цаана маш олон хүүхэд байна тий энэ одоо талцал хуваагдлын энэ дунд одоо хүүхдийн эрх зөрчигдөж байна тий хүүхдийн эрхийг гэхдээ хэн ч ярихгүй байна тий энэ асуудлыг ерөнхийдөө хөндөж одоо энэ удаагийн буландаа хүргэсэн байгаа. Тэгээд яг хоо багш нарын тавьж байгаа одоо цалингийн шаардлага засгийн газараас одоо илэрхийлж байгаа байр суурь тэр хоёрын дунд маш юм том зөрүү байна гэдэг байгаа. Тэгээд одоо маш хурдан хугацаанд одоо нэг зөвшөлтөж тий одоо сургууль цэцэрлэг тий хинхээ үйл ажиллагааг эхлүүлэхгүй бол одоо бас энэ боловсролын салбар маань маш хаягдж байна гэдэг агуулгаар энэ нийтлэлийг хүргэсэн. За мөн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан болсон шүү дээ тий. Тэгээд яг улсын хурлын дарга чөлөөлөгдсөн. Улсын хурлын дэд дарга Пүрэвд орж чуулганы нэгдсэн хуралдааныг одоо удирдан явуулж байгаа. За тэгээд парламентын үйл ажиллагаа бас одоо хилцэх асуудалгүй болсон учраас ерөнхийдөө доголдож гин гэж үзэж байгаа. Тэгээд энэ удаагийн чуулган нэг 20-30 минут үргэлжлээд тэгээд хилцэх асуудалгүй учраас хойшилсан ийм асуудал гарсан байгаа. Үнийг бас бид одоо сурвалжлан хүргэсэн. За бид мөн одоо баасан гарагийн дугаартаа одоо англи хэлээр бэлтгэсэн нүрээ бол хүргэсэн. За тэгээд англи нүрийн голлох онцлог материалаар бол одоо оюу толгойн энэ асуудлын талаар онцолж хүргэж байгаа. Тэгээд монголчууд бол одоо баялагтай эзэн гэдгийг батлах хэлэлцээ ерөөхдөө ингэж ихсэн талаар бол англи хэлээр бэлтгэн бас хүргэсэн байгаа. За энэ 7 хоногийн зуны мэндээ сонины материалуудаа бид таймлан хүргэлээ. Эх 7 хоногийн таймаараа иргэн уулзцаая. 100 түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.